За энэ өдрийн минь төргийа. Энэ сонсгол хийх ажлын хэсэгт би өөрөө байсан л да. Тэгээ одоо энэ ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал дүгнэлт гэдгийг нэгдүгээрт байна. Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой хүн амын эрүүл мэнд амь насанд угаартах аюул учирсаар байх тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах гэж байгаа юм. Энд хүн ардаа угаартуулдаггүй түлш хийж болохгүй мүү? Угаартуулдаг түлш хийнэ. Тэгээд тийм учраас айлуудад угаарын хий мэдрэгч 50 гэдэг чинь арай л хэтэрхий байна шүү дээ. За дээрэс нь иргэдээс оролцож санал хүсэлт хэлж байхад ингэжсэн. Холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож өгөөч. Бид нар өнөөдрийн хүртэл энэ Улаанбаатар хорт дутаатайгаа агарын хэм бохирдолтойгоо байна гэсэн. Энэ санал дүгнэлтэн дээр холбогдох ямар ч албан тушаалтанд хариуцлага тооцсон зүйл алгаа. За хэлэлцүүлгийн явцад мэдлэг болон хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг бид нар харьцуулж хийсэн. За энэ нь нэштэй тухайн үед хилцэж байхад эрдэмтдийн илтгэл дотор хортой бодис ялгаруулсаар байсан. PM10, PM2.5. Гэтэл энд дандаа ингэ сайжруулсан гэд явцсан байх юм. Хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш техникийн үзүүлэлтийг харьцуулахад одоо хагас коксын сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлсэн туршилтаар батлагдсан гэд. Тэгээ бас нэг зүйл ажиглагдчихсэн. Эрдэмтэд нь өөрсдийнхөө цагаан цасан дээр хараар үтсэн юмнаас асуулт асуухаар буцчаад байсан л да. Тэгэхээр бид нар энэ заавал ард түмнээ ингэж нэг хордуулдаг юмыг авч тавьчаад хүлээн зөвшөөрчөөд тэгээ угаарын хий мэдрэгч тавь иргэд өөрсдөө угаартаж өгөхгүй хариуцлагатай бай гэсэн юм шиг санагдаж байна. Энийгээ эргэж хараач ээ. Тэгээд хариуцлага тооцсон хаана байна? Хагас кокссын түлш чинь технологийн алдаа гаргасан байсан. За ийм асуултууд байна. Нэмж тодруулаад явъя. За хариулъя Шимбэрэн гишүүн. За ерөн угаартуулсан түлш хийсээр байх уу гэдэг асуудалд чухал асуудал хөндлөө. Тэгэхээр бид бас агаар утааны асуудалтай холбоотой ерөнхий сонсголын үед бол гол ярьж байгаа зүйл бол үндэсний одоо агаар бүртгэлтэй тэмцэх хорооноос гаргасан хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо эхний удаадаа түүхийн нүүрснээс салах том зорилго нь энэ сайжруулсан түлш, дараагийнх нь болохоор коксчсон нүүрсээр ашиглах. За бүр дараагийнх нь бол хатуу түлш хэрэглэхгүй байх гэсэн ийм том зорилтыг 25 он гэхэд хэрэгжүүлээд эхэлж гисэн. Одоо хэрвээ энэ үйл ажиллагаа зөв явсан байсансан бол өнөөдөр бид хатуу түлшний энэ асуудлаа ярихгүй болчихсон байх ёстой байсан. Тэгэхээр цаг хугацаанд ажлуудаа хийж чадаагүй явдлыг бид бас энэ сонсголын үеэр илчилсэн. За химийн хүрээлэнгийн шинжээч нар бол одоо түүхийн нүүрс бол өөрөө ямар муу байсан, сайжирсан түлш бол одоо сайжирсан гэдгийг бол тоо баримтаар яриад байсныг та бүхэн мэдж байгаа. За зүгээр харин бид энэ ерөнхий сонсголын явцад нэг нотолсон зүйл юу байсан гэхлээр шахмал түлшнийхаа стандартыг барьцалдуулагчдаа зориулаад буулгацсан ийм зүйл байсан шүү. Нэг ёсондоо муу түлшиндээ тааруулж стандарт баталчихад тэр стандартын дагуу нийцэж байгаа гэдгээд хэв нэг яриас зогсож исэн. Энэ нь бол өөрөө гэмт хэргийн шин чанартай зүйл байсан. За яг зөвхөн ерөнхий хяналтын сонсгол бол өөрөө бид илүү их нотлох баримт бүрдүүлэх боломж бас сул байсан учраас манай ажлын хэсгийн одоо нэлээд олон гишүүдээс бүр төр хороо хяналтын төр хороо байгуулж бүр одоо энийг үнэхээр одоо нотлох баримт цуглуулж гэмт хэргийн шин чанартай байсан уу, ашиг сонирхлын зөрчил юу байв, авилгалын асуудал энэний ард байсан уу, мөнгө шамширдуулах үйл ажиллагаа явсан уу гэдгийг бас дахин нотлох баримтаар ил гаргах энэ боломжийг бүрдүүлье гэдэг санаачлагыг гаргаж байсан. За тийм учраас одоо их хурлын гишүүдийн өөрсдийнх нь бүрэн эрхийн хүрээнд энэ байгаа асуудлаар цаашдаа хяналтын төр хороо байгуулж илүү нотлох баримт цуглуулж ажиллах энэ боломж нь нээлттэй байгаа гэдгийг хэлье. За тэгээд бид бас энэ дүгнэлтэн дотор бас хэлсэн зүйлүүд байгаа. Цааш нь үргэлжлүүлээд харах юм бол одоо энэ стандартаа яаралтай шинжлэхгүй бол энэ бол одоо үйлдвэрлэлдээ зориулсан стандарт гэж юу аах вэ?
Тэгэхээр бол агаарын бохирдолгүй байх стандартаа түүн тохируулж одоо түлшээл үйлдвэрлэх ёстой болохоос ингэж одоо иргэдийнхээ төлөө эсрэг ийм гэмт хэргийн шин чанартай зүйл хийж болохгүй. За ингээд хэдүүлээ бас одоо энэ гарч байгаа засгийн газарт өгөх дараагийн одоо хилцэг асуудал дотроо энэ асуудлууд дээр илүү анхаарч бас найруулгын шин чанартай зүйл нэмэх зүйл байвал та бүхэн нэмж хэлээрэй. Баярлалаа.